Өнөөдөр Apex Capital-ийн зүгээс сүүлийн үед хөрөнгө оруулагчдын нэлээд анхаарлыг татчих буй газрын засны талаарх судалгаа бэлтгэхэд бэлэн боллоо. За студид Apex Capital-ийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Тэмүүлэн за мөн ахлах дилерцийн дэвш миний бие судалгаагаа танилцуулахад бэлэн болсон байна. За тэгэхээр 2026 он гарснаар нийтдээ одоо арилжааны 60 орчим өдөр өнгөрсөн байгаа. За энэ хугацаанд бол газрын тосны үн бол өнөөдрийн байдлаар бол 31%-тай. За алтны хувьд гэх юм бол одоо 22% өсөлттэй байгаа бол S&P Top 500 буюу одоо хөрөнгөний зах зээлийн бенчмарк болж авж байгаа индекс маань бол ердөө тэг хувийн өсөлттэй буюу одоо ер нь бол ханшийн хэлбэлцэл бол ер нь нэлээ их байгаа. Өсөж буураад тэгэхээр ер нь бол нийтдээ ямар нэгэн хөрөнгө оруулагч нар бол одоогоор ашиг хүртээгүй байна гэж бас харж болохоор байна. За энэ үл яг он гарснаас хойш гүйцэтгэл авах шиг байна тий. 2026 оны 1 сарын 2-оос хойш авсан датанууд. 1 сараас хойшоо зөвхөн газрын засны хувьд бол дэлхийн бусад жишг томоохон индексүүдээс гадна томоохон хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүнүүдээс давсан өсөлт гараад байна. 2025 оны 1 сараас хойшоо ерөнхийдөө газрын засгийг дагсан одоо биржээр арилжаалагддаг нээлттэй сан гэж байдаг тий. ETF-ийн мөнгө урсгалыг энэ хүү чартан дээр харуулсан байна гэсэн үг. За Дональд Трамп ерөнхийлөгч болоод 2025 оны дунд үеэс ойрхон дорндын асуудлыг ярьж байсан. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар ярилцж байсан. За энэ үеэс ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын хандлага бол газрын засны ETF рүү мөнгө хэмжээгээр оруулж за мөн ханшиг ч гэсэн тухайн үед бол бага хэмжээгээр одоо дэмжлэг болж ирсэн гэсэн үг тийм. За тухайлбал 2025 оны 7 сараас хойшоо өмнөх хөлөрлүүд нь одоо жишээ нь хасах одоо хэмжээний мөнгө ETF-ээс гарч исэн бол түүний дараагаас одоо хэмжээний мөнгө ороод 2 тэрбум, 5 тэрбум, за бүр 11 12 сард бол 45 тэрбум долларын зөвхөн ETF рүү орох мөнгө урсгал гарч байгаа гэсэн. За хэрэглээний хувьд гэх юм бол газрын тосны 60-аас дээш хувь болохоор одоо тээврийн хэрэгслүүд бол эзлээд байгаа. За энэ дээр одоо чинь Монголын жишээ рүү татаад оруулах бол одоо бензин байгаа, дизель байгаа тийм. Гэх мэтлэнгээр за бензин гэдэг бол одоо тухайн улсын бол одоо амин сүнсний нэг хэсэг болсон байж байгаа. За манай улсын хувьд гэх юм бол одоо 80-аас 90% гол Оросоос импортлж байгаа болвол дэлхийн бусад орнууд ч гэсэн ер нь бол ихэвчлэн иймэрхүү жишгтэйгээр явж идэг. За тэгээд аваад үзэх юм бол одоо газрын тос буюу одоо энэ бензин гэдэг чинь бүх бараа бүтээгдэхүүний өөрөө суур үнэ нь болж аваад байгаа. За тэрний юу гэж байгаа гэхээр одоо тээврийн зардал гэсэн зүйл байгаа. Тээврийн зардал бензиний үн нэмэгдэх юм бол тээврийн зардалтайгаа нэмэгдэн. За тээврийн зардалтайгаа нэмчихэд бусад одоо ямар ч бараа бүтээгдэхүүн байлаа гэсэн суур бүтээгдэхүүний бол ханшин бол өөр нэмэгдээд байх эрсдэлтэй. За ингээ одоо энэ артлын чартан дээр байгаа харагдаж байгаа ч л одоо ингээ 60-аас дээш хувь нь болохоор ер нь одоо энэ газрын тосны хэрэглээ нь бол зөвхөн одоо энэ тээвэр зориулж байгаа. Энд агаарын тээвэр, газрын тээвэр, усан тээвэр, за тэгээ төмөр зам ч гэсэн бүгдээрээ оролцож байгаа. Дэлхийн нийт хэрэг гэсэн. Ер нь бол нийтээр хэрэглээнд орчиж байгаа. За эрэлт нийлүүлэлтийн хувьд бол яг дэлхийд тэргүүлж байгаа топ 5 улсыг бол харуулсан байна тий. За энэ дээр нэг сонирхолтой мэдээлэл байгаа. Америкийн нэгдсэн улс үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. За мөн импорт бол экспортороор тэргүүлж байгааг харж байна. Тэгэхээр яг энэ харуулсан хүснэгтэн дээр бол нэг өдрийн нийт эргэлтийн хэмжээг харагдж байна. За Америкийн хувьд яагаад сонирхолтой гэж байна вэ гэхээр Америк л өөрөө маш том өргөн удам газар нутагтай зүүн эргээс баруун эрг хүртэл ерөнхийдөө хоорондын улс хоорондын улс дотроо тээвэрлж байгаа тээврийн зардал нь гадаад улсаас импортоор авж байгаа тээврийн зардлаас нэгдүгээрт өндөр байдаг. За хоёрдугаарт тэгвэл газрын засаг бол ерөнхийдөө хүнд болон хөнгөн төрлийн гэдэг хоёр одоо ангилалтай гэсэн үг шүү дээ. За хөнгөн бол бидний сайн мэдих бензин, газ ч гэдэг юм уу тиймэрхүү чиглэл рүүгээ илүү анхаардаг бол хүнд үл яг аж үйлдвэрийн үйлдвэрлэлд зориулсан газрын засгийг үйлдвэрлэдэг гэсэн. Тэгэхээр Америкийн зүгээс өмнөх 10 одоо 20 жилийн өмнө бол стратегийн гол зорилго нь бол хүнд төрлийн газрын засгийн үйлдвэрлэлээр анхаарлаа дид бүтцүүдэд өгчүүлсэн. Тийм учраас хөнгөн үйлдвэрлэл бол Америкт бага. Тэрийг дагаад Мексикээс ч үгүй юм уу эсвэл Венесуэлээс ч үгүй юм уу хэмжээгээр хүнд төрлийн газрын засаг олборлдог. Тэгэхээр энэ дээр харагдаж байгаа хэрэг импортоор бол Америк дэлхийд бол хоёрт байдгийн байна. За олборлолтоороо бол нэгт байдгийн байна. За экспортоор бол Америк үл ихний дөрөвт байгаа гэсэн. За энэ дээр өөр сонирхолтой дүр зураг харагдаж байгаа бол манай урд хуршуулах бүгд найрамдах хятад ард улс бол нийтдээ өдөрт 10-аас 11 сая баррел газрын засаг хэрэглэдэг гэсэн. За дараагийн слайдн дээр сүүлийн 7 хоногийн хугацаанд бол яалчгүй дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа ойрхон дорнодын одоо цэргийн ажиллагаа гэдэг байна. Яагаад энэ зүйл одоо дэлхийн нийтийн анхаарлыг дэлхийн эдийн засаг зөргөөр нөлөөлөх одоо нөхцөл байдал үүсч вэ гэдгийг энэхүү слайдн дээр харуулж байна. Оросмын хоолой гэж байгаа тийм. Энэ хоолойгоор өдөрт дэлхийн нийт газрын тосны нэг 20 орчим хувь нь гарч идэг гэсэн. За тэгээд усан тээврээр буюу далайн тээврээр бол дэлхийн нийт одоо газрын засны 30% дамжин өнгөрдөг байна. За өдөртөө 290 орчим сая куб метр байгалийн хий. Энэ бол дэлхийн нийт одоо хэрэглээний 20 орчим хувийг ангараа бүрдүүлдэг. За тэгэхээр энэ чухал стратегийн ач холбогдолтой болонд Иран,
ямар нэгэн тээврийн хэрэгсэл усан онгоц тээвэрлэхийг бол одоо бүрэн хоригдсон гэсэн үг тийм. Ямар нэгэн хаалт бариад биш энүүгээр дамжин өнгөрч байгаа усан онгоцуудыг ерөнхийдөө гал нээх ч юм уу тийм. Ийм эрсдэлтэй дүр зураг үүссэн учраас дэлхийн нийт яг одоогийн болж байгаа процесс дээр бол нэлээд анхаарлаа хандуулаад гал зогсоох томох улс орнуудыг бол яриа хэлцээр уриалж ийм дүр зурагтай харагдаж байна гэсэн. За яг саяны нөгөө цэн давшаа хэлсэн өмнөх слайдн дээр байсан одоо нийтдээ бол одоо дэлхийн хэрэглээний одоо 20% нь бол зөвхөн эндээс ингээ экспортлоод байгаа. За тийм байгаад энэ дээр бол хамгийн том одоо тоглолтыг хийж байгаа нь бол Сауди Араб байж байгаа. Яг энэ хоолой орол нийтдээ Сауди Арабаас нэг ойролцоогоор 5.5 орчим сая баррел өдөрт ингэж экспортлогдож гардаг. За тэр нь бол тухайн одоо улсын бол 80 орчим хувийнхаа экспорт нь явж байгаа. За яагаад ингэ Сауди Араб өшөө ингэж одоо байгаль зүйн одоо геополитик талаасаа одоо зүүн талдаа илүү төвлөрсөн байгаа гэх юм бол яагаад одоо нөгөө яг олборлож байгаа хоёр орд нь өөрөө тэнцээ байгаа да үйлдвэрүүд нь тэнцээ байгаа. За тэгээ анханасаа дэд бүтцээ зохион байгуулахдаа тийш зүүн эрг рүүгээ байршуулсан учраас нийт экспортын болохоор 70-80% урсгалт нь бол өдөрт энэ урсгалаар гарч байгаа. Ормозын хоолоогоор одоо дамжиж гарч байгаа. За тэгээд нөгөө талаараа гэх юм бол эн чинь өөрөө баруун талд нь бас дахиад нэг юм пайплайн бол байгаа. Гэхдээ тэр нь болохоор өдрийн одоо нөгөө үйлдвэрүүдээс хол тэгээ одоо гарцсан нь өөрөө шууд улаан тэнгис рүү орчиж байгаа учраас цаашаа гарах одоо явцсан нь өөрөө нэлээд удаашралтай гэж үзээд байгаа учраас ер нь бол тэр баруун тал дээр байгаа одоо порт нөх юм бол өдөрт хамгийн дээдлээ нэг 5 сая гарах боломжтой. За одоо өдөрт энгийн гаргаж байгаа нь бол нэг 2.4 орчмыг гаргаад байгаа. За эсвэргээр одоо энэ дээр харагдж байгаа энэ энтхэг байна, хятад байна, Япон байна те. Энэ эдгээр улсууд гэх юм бол одоо энтхийн 60% нь болохоор зөвхөн яг энэ саяны хоолоогоор дамжиж импортлогддог. За хятадын хувьд гэх юм бол яг одоо саяны бүс нутгаас ингээд 40% нь импорт нь яваад дандаа явдаг юм болж байгаа. За дараагийн слайдн дээр болохоор 2026 оны газрын тосны ханшийн хамааглалыг харуулж байгаа гэсэн. За энэ дээр бол одоо яг ойролт орондын нөхцөл байдал гарахаас өмнөх томоохон банк санхүүгийн байгууллагууд юу гэж таамаглаж ирсэн бэ гэдгийг энэхүү слайдаас харж болно. За ихэнх банк санхүүгийн байгууллагын хувьд бол $60-аас дээш ханшийн таамаглалыг гаргаж ирсэн. За тэгээд ер нь бол 26 он дэлхийд даяар газрын тосны нийлүүлэлт бол одоо нийлүүлэлтийн илүүдэл гарах юм байна. Үүний улмаас газрын тос бол бага төвшөнд бол унаан за. Гэхдээ унагтаа бол $60 орчмоос бол дэмжлэг авсан байдалтайгаар бүтэн жилийн турш арилжаалагдана гэж үзэжсэн тийм. За гэхдээ өнгөрсөн 7 хоногоос ахуулаад ойролт орондын нөхцөл байдал үүссэн. За үүний улмаас ихэнх одоо хөрөнгө оруулалтын байгууллагууд за мөн бидний зүгээс ч гэсэн хэрвээ ойролт орондын геополитикийн нөхцөл байдал энэ хэвээр удаан хугацаанд үргэлжлэвэл газрын тосны үн ханш $100-аас $150 хүрэх боломжтой гэж байна. Тэгэхээр хоёулангийн зүгээс хөрөнгө оруулагчдад яг ямар үед хөрөнгө оруулах боломжтой юм те. Одоо хэрвээ одоо газрын нийгэм төсчлөө энэний араас хөрөнгө оруулах нь зүйтэй юу эсвэл хүлээж аваад хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй юу гэдэг дээр бас чиний одоо бодол. За миний бодлоор бол яг богино хугацаанд яг одоо юу ханшийн хувьд гэх юм бол нэлээд хэлбэлцэлтэй буюу өсөж буурсан тэмүүлэлүүд бол их баг. За сүүлийн 7 хоногт гэх юм бол одоо өдөрт нэг арилжааны хэмжээнд дээшээ нэг 10 өсчөөд буцаад 10 буурах ч юм уу тийм. Тиймэрхүү хөдөлгөөнүүд бол их ажиглагдаад байгаа. За ядч байсан эхний ээлжинд бол энэ геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад бол ханш өсөж байгаа. За яг дэлхийн хэмжээнд гэх юм бол одоо яг энэ газрын тосны эрэлт бол өөр багаар буурч байгаа. Сэргээгдэх эрчим хүч одоо бусад эрчим хүчний их усрууд зах зээл дээр нэвтэрч байгаа учраас ер нь бол эрэлтүүд нь бол буурч байгаа. За гэхдээ яг ийшээ бол ингэж транзит яг ийшээ ингэж транзит хийхэд бол яг бүрэн бас болоогүй байгаа учраас ер нь бол бас тэгэж урт хугацаанд бол ханш нь бол ер нь жоохон доош явах. За харин богино хугацаанд бол за одоо яг 22 оны жишгтэй адилхан юу. Ер нь бол дайны байдал нэлээд хурцмал боллоо ч гэсэн яг нэг анх их үедээ нэг нэлээд явж байгаа. Тэгээд 22 онд яг Украин Орос Украинад одоо ч гэсэн үргэлжилж байгаа шүү дээ. Гэтэ ингээд харилцан тохиролцолтой үргэлжлээд ер нь бол ингээд яваад байгаа учраас за ер нь бол богино хугацаанд л ханш бол нэлээд юу явах болов. За урт хугацаанд бол би бол бүр хөрөнгө оруулалтыг бол санал болгохгүй байгаа энэ бүтээгдэхүүн дээр. Энэ бол гэхдээ яг миний үнцэг шүү дээ. Чи яг энэ дээр юу гэж бодож байна? За яалтчгүй одоо жишээ нь ойролт орондын нөхцөл байдал бол дэлхийн нийт газрын тосны 20 орчим хувийг бүрдүүлж байна те. Богино хугацаанд энэ байдал удаан үргэлжлүүл нийлүүлэлтийн шок бол үүснэ. Дэлхийд даяар инфляц өссөн те. 1970 онд ойролт оронтой холбоотой нөхцөл байдлаас болоод дэлхийн нийт инфляц бол өсөж ирсэн. Америкийн инфляц өөрөө 10-аас дээш хувьтай гарч ирсэн гэдэг юм уу те. Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх үү гэдгээс шалтгаалаад хөрөнгө оруулагчид маань хөрөнгө оруулалтынхаа стратегийг тодорхойлох ёстой гэж миний хувьд бол харж байгаа. Яг одоогийн нөхцөл байдал дээр бол ойролт орондын одоо дайнч гэдэг юм уу зэвсэгт мөргөлдөөн өнөөдөртөө дуусах одоо нөхцөл байдал бол ажиглахдаггүй нэг сар хахаад нэг хэдэн сарын хугацаанд үргэлжлэх боломжтой. За мөн дээрээс нь энэ ормозмын хоолой гэж яриад байна тийм. Энэ стратегийн чухал ач холбогдолтой байрлал маань цаашид
одоо хэвийн тээвэрлэлд үргэлжлэх үү гэдэг дээр шалтгаалаад хөрөнгө оруулагчид нар маань богино хугацааны хөрөнгө оруулалт хийх нь бол яг одоогийн цаг үед бол тохиромжтой байж одоо миний зүгээс бол харагдаж байгаа. За урт хугацаанд хэрвээ одоо инхтэй аймаг тогтлоо Иран улс Америктай яриа хэлцээр хийлээч гэдэг юм уу те хэрвээ тэгчвэл эндээс Америкийн нэгдсэн улс хямд өртөгтэйгээр газрын засаг бас импортоор аавна гэсэн. За бусад улс орн руу хямд өртөгтэйгээр газрын засаг нийлүүлж эхэлнэ. За үүнийгээ дагаад дэлхийд даяар бол инфляц буурах, эдийн засаг буцаад эрчимчигт үр зураг харагдаж байгаа учраас бол урт хугацааны хөрөнгө оруулалт бол одоо газрын засгийн хөрөнгө оруулалт бол яг өнөөдрийн түвшинд бол тохиромжгүй. За богино хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд бол илүү тохиромжтой гэдэг одоо байр суурьтай байгаа гэсэн. За тэгээд зөвхөн газрын тус хэлтгүүгээр одоо зах зээлийн мэдээлэл 2026 оны тоймоо за ер нь хэрхэн одоо гадаад арилжаанд оролцох уу, дотоод арилжаанд оролцох уу гэдэг талаар мэдээлэл авах гэсэн юм бол та Apex Capital дээр ирээд мэрэгжлийн зөвлөхөдтэй холбогдоод мэдээлэл авах боломжтой шүү. Тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт үргэж байна.